Сайн байцгаана уу амьдөгчдөө та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргэе. Та бүхэн маань сайхан амарцгаасан уу? За бүгд хамтдаа энэ өглөө эзний үгийг хүлээн авцгаая. Тэгээ хамтдаа залбирая. Их эзэн минь ээ, бид таныхаа өмнө ирж байна. Таны бидэнд зөвшөөрч байгаа сайхан өглөөний төлөө танд баярлалаа. Тэгээд энэ өглөө та бидэнтэй ярих болтугай. Таны үнэн үг бидэнд илчлэгдэх болтугай. Их эзэн Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. За бүгд хамтдаа Йов номын 42 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлийг хүлээн авцгаая. За би та бүхэнд уншаад өгье. Нөхдийнхөө төлөө залбирахад нь Йовын сайн сайхныг эзэн сэргээн өгч, Йовд урд байсан бүхнийг эзэн 2 дахин илүү болговоо гэж хэлсэн. Бид нар Йовын түүхийг мэднэ. Маш сайн мэднэ те. Йовын түүх бол ер нь бол Йовын түүхээс бид нар ингээд зовлон дунд хүн хэрхэн итгэлээ сахих вэ? Эзэнд үнэн чивээрээ байх вэ гэдэг одоо маш том сургамжийг бидэнд өгдөг. Тэгээд яг энэ түүхийн төгсгөлд те Йов эзнэр өрөөгдөхөөс өмнө нэг зүйлийг хийсэн. Тэр нь юу вэ гэхээр нөхдийнхээ төлөө залбирсан явдал. Тэгэхээр бид нар найзуудын мэдэн те Йов дээр хурж ирээд найзууд нь юу гэдэг вүлээ? Одоо нэг нь болохоор чи ингээд юу хайсан маань чамд ямар нэгэн гим нүгэл байна гэж хэлдэг те. Тэгэнгүүт нөгөөдг нь болохоор ингээд чи ингээд те өөрөө мэдлгүй ер нь ингээд мэдгүйгээр ямар нэгэн те гим нүгэл бурхны өмнө бурхны уур хилэн хүргэсэн тийм байгаа юм биш үү те. Чи нэг сайн бодооч гэж. Гэх мэтлэн ингээд найзууд нь хурж ирээд ер нь Йовыг ямар нэгэн байдлаар чи гимтэй штэ гэдэг байдлаар ингээд хандаад исэн. Гэтэл Йов болохоор яг тэр тухайн мөч бүрдэндээ ингээ би бурхны эсрэг ямар ч гим үлдэг би гим хийснийхээ улмаас тэгээ ийм зовлонд бэрхшээлийг зүдүүрийг би хүртээгүй би үүнд бол итгэлтэй байна гэд өөрийгөө хэлсэн ч гэсэн найзууданд одоо хүлэмжшөөрөхгүй те ингээ ер нь бол гимтэй хүн л ингэ зовдөг доо тэгээ нүглийн шитгэлэл хүртдэг дээ гэх гэсэн байдлаар хандж ирсэн. За тэгээд ер нь ингээд бурхан тэ одоо Йовд ингээ өөрийгөө ойлгуулдаг те ингээд Йов ч гэсэн бурхнаас асуугаад яагаад би ер нь яагаад зовж байгаа вэ? Энэ зовлонгийн учир шалтгаан юу вэ гэж асуусан. Бурхан болохоор юу гэж хэлдэг лээ? Бурхан ер нь бол чи надаас тэ яагаад гэж асуух яг үнд бол тийм эрэхтэй бас биш гэж. Өөрөөр хэлбэл би бол бурхан. Би тэ одоо миний хүсэл таалалд юу байна? Түүний дагуу бүх зүйл болно гэж хариулдаг. Өөрөөр хэлбэл бурхны дээд эрх мэдлийг тэ хинч одоо юу гэдгийг үгүйсгэх бас дээд эрх мэдлийн эсрэг хинч юм ярих ирэхгүй шүү гэдэг одоо мессеж өгдөг. За ингээд дараа нь Йов нэг зүйлийг ойлгодог те. Ер нь бол ингээд бурхны өмнө те Йов бас өөрийгөө хинбэ гэдгийг ойлгож ухаарад дараа нь найзуудаа ч гэсэн уучлах те найзуудаа хүлээмжшөөрөх хүлээж авах тийм шийдвэр гаргаад тэгээд нөхдийнхээ төлөө залбирч байгаа. Тэгээд саяны бидний уншсан 10 дугаар ишлэлээр нөхдийнхээ төлөө залбирахад нь Йовын сайн сайхныг эзэн сэргээн өгч Йовд урд байсан бүхнийг эзэн 2 дахин илүү болговоо гэж. Өөрөөр хэлбэл юу вэ гэхээр Йов те найзуудаа ингээд үргэлжлүүлээд ингээд те одоо гомцсон хэвээрээ байж болох байсан. Йов үргэлжлүүлээд те найзуудтайгаа харилцаагаа тасалж болох байсан. Гэхдээ тэр тгээгүй тэр найзуудын төлөө залбирсан. За өнөөдөр энэ үгээр би та бүхэнд юунд уриалмаар байна гэхээр бүгдээрээ Христ итгэж хүнийхээ хувьд харилцаануудыг авардаг хүмүүс байцгаая. Харилцаануудаа босон болгодог хүмүүс байцгаая. Хүмүүс биднийг те яг ингээд мэдхгүй учраас те хүмүүс яг миний дотор юу байгааг таны дотор юу байгааг мэдхгүй байгаа учраас хүмүүс биднийг өөрсдийнхөө дүгндэг одоо тийм тохиолдол байгаа зөндөө байна. Бидний яг харж байгаагаараа л дүгндэг те бидний яг бас эсвэл яаж хармаар байгаагаараа яаж дүгнмээр байгаагаараа л ер нь дүгнж харилцдаг. Тэр болгонд бид нар ингээл гомдоо тэр болгонд бид нар ингээл шаналал тэгээ тэр болгонд бид нар ингээл зэвүүцэл дургуцал ингээд явах нь бол библийн зарчим биш ээ гэдгийг би та бүхэнд уриалмаар байна. Харин библи юу гэж хэлдэг вэ гэвэл харин тэдгээр хүмүүсийг ерөө гэж хэлдэг. Ерөө. Тэгээ даалгавраа нөхдөдөө эвтэй байх тухай библи шинэ гэрээ даалгавраа сургаж өгдөг те. Тэгэхээр Христ итгэгч хүмүүс бид нар ер нь яг ингээд итгэл дотор те яг ингээд бурхнаар дуудагдсан хүмүүсийн хувьд бас нэг юм харилцаануудыг барьж байгуулдаг хүмүүс байцгаая. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа бас харилцаануудыг те сайн байлгахын төлөө шийдвэр гаргасан, сайн байлгахын төлөө те одоо илүү их санаачлагтай байсан тийм одоо өдрүүдийг тийм одоо цагуудыг бүгдээрээ гаргацгаая. Тэгээд эх өдрүүдэд ч гэсэн бүгдээрээ харилцаануудын төлөө эргэн тойронд байгаа харилцаануудыг найз нөхдөйгөө таныг гомдоосон хэнийг хүн байгуул тэдгэр хүмүүсийг уучлах шийдвэр гаргацгаая. Тэдгэр хүмүүсийг ерөөцгөөе, тэдгэр хүмүүсийн төлөө залбирцгаая. Тэгээд яагаад гэвэл бурхан намайг ерөөсөн, бурхан намайг хайрлсан, бурхан намайг нүгэлсэн учраас би бусдад гомцсон хэвээрээ байх зохисгүй, би бусдыг үзэн ядсан хэвээрээ байх зохисгүй. Би харилцаануудыг нураасан, тэгээд нураадаг нэгэн байх зохисгүй гэдэг одоо зарчмыг бүгдээр бас хүлээмжшөөрцгөөё гэж уриалж байна. Тэгээд энэ ч 12 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байна. Эзэн Йовын төгсгөлийг эхлэлээс нь илүүгээр ерөөжээ гэж. Өөрөөр хэлбэл бурхан бидний амьдралд яг юу болж байгааг маш сайн мэдж байгаа. Тэгээ бидэнд хүмүүс яаж хандж байгааг мэдж байгаа. Хүмүүсийн хандж байгаа хандлагаас болж бид нар яаж шаналж байгааг миний дотор те бидний доторх те сэтгэл зүй, сэтгэл санаа ямар тавгүй болж байгааг бурхан бүгдийг мэдж байгаа.
Харин бид нар гагцуу бурхандаа итгэмжтэй байж бурхандаа үнэнч байх юм бол бидний одоо өнгөрсөн он жилүүд ирээдүйн он жилүүд бүгд бурхны моторт буюу бид илүү сайныг хүртэх болно гэдгийг Библи бидэнд амлаж байна. Амен. Тэгээ та бүхнийг дахин уриалъя. Бүгдээрээ харилцаануудыг авардаг хүмүүс байцгаая. Харилцаануудын төлөө сайн сайхны төлөө сайн харилцаануудыг барьж байгуулахын төлөө залбирдаг нэгэн бас санаачлахтай нэгэн байцгаая. Хамтаа залбирая. Хайртай аав минь танд баярлалаа. Эзэн тэгээ та биднийг нэгүүлсэж та биднийг хайрлсан учраас тийхүү бид бас бусдад ч гэсэн тийхүү хандмаар байна. Бусдын төлөө бид залбирдаг нэгэн баймаар байна. Биднийг бас тавгуудулж байдаг, биднийг бас бидний эсрэг байдаг тэдгэр хүмүүстэй бид нар муудалцдаг биш, муугаар хариулдаг биш. Харин тэдний төлөө залбирдаг, өрөөдөг нэгэн баймаар байна. Эзэн та биднийг төлөвшүүлж өгөөч. Та бидний зан чанар, бидний сүнс сэтгэлийг та өөрчилж өгөөч гэж таньсаагуулж байна. Бид харилцаануудыг нураадаг хүмүүс баймаар байна. Бид харилцаануудыг авардаг хүмүүс баймаар байна. Бусадтай адилхан бид бусдыг янз бүрээр муугаар хэлж, муугаар дүгндэг хүмүүс баймаар байна. Харин бид тэр бүх харилцаануудыг муу харилцааны бүрт бас яг эргүүлээд хариу барихтаа бурханлаг байдлаар бурхан таны биднээс хүссэнчлэн бид нар хариуг нь өгдөг, мууг сайнаар хариулдаг нэгэн баймаар байна. Танд баярлалаа эзэн минь. Энэ өдөр та бидэнтэй хамт байх болтугай. Эзэн та биднийг удирдан чиглүүлэх болтугай. Их эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Аамен.